Улсын хөгжлийг түүчилэх тулгуур хүчин бол инженер, зохион бүтээгчид билээ. Өнөөдөр Монгол Улсын шилдэг зохион бүтээгч инженер Шагдар Жовт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар аж үйлдвэрийн гавьяат ажилтнанд цов тэмдэг хүртээлээ. Түүний хувьд инженер технологийн салбарт шинэлгсэн оновчтой бүтээлийн патент, оюуны өмчийг эзэмшдэг тодорхойлбол, элчит тэрэгний дизелийн зурлагч чанарыг тодорхойлох төхөөрөмж, 2004 оноос хойш шатхуун тос тосоол, дизелийн чанар стандартыг тодорхойлох татах шүүгээ битүү тийгэл зэрэг оюуны өмчийн бүтээлүүд нь хэрэглээнд нэвтэрсэн ашиглагдаж байна. Би одоо 90 оноос их эрчимтэй орсон зохион бүтээх ажиллагаанд 90 онд экспос үзэсгэлэн гээд одоо гардаг байлаа. Жил бүр гардаг. Ингээд тэндээ очиж урамшуул шагналаа авдаг. Тэрнээс хойш нэг 10-аад патент эзэмшсэн. Тэгээд тэр нь бол одоо том нийт компаниудад байна. Тэрнээс гадна Монгол олон түмний гэгэрүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой үйл ажиллагаа явуулж ирлээ дээ. Тэгээд төр засаг нүдтэй юм байна. Өнөөдөр шагналсан дах баяртай. За энэ амьдралын туршид намайг дэмжиж тусалж бид нэр үүрэг зорилгоо нэг явсан. Одоо манай энд өнөөдөр ирсэн байгаа хамт олон өөр хүүхдүүд танай телевизч гэсэн одоо баяр талархлаа. Их баяртай байна. Сая одоо төрийн дуугаа дуусан их огшдг юм байна. Сайхан болд юм байна. Ямар ч гэсэн ер нь хүн хөдөлмөрлөжл байвал тэгээд болдго юм байна. Ер нь үр дүнд гардаг юм байна гэсэн л ойлголт төрлөө. Аж үйлдвэрийн гавьяат ажилтны Шагдар Жовын хувьд өөрийн оюуны бүтээлээ хөгжүүлэхээс гадна шинжлэх ухааны технологийн их сургууль болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж ирээдүйн инженер зохион бүтээгчдийг дэмжих туслах ажилд гар бие оролцоор яваа юм. Энэ чиглэлийнхаа хүрээнд 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын зохион бүтээгчдийн холбоогс наашлан зохион байгуулж инженер зохион бүтээгчдийг нэгтгэн бүтээлийг нийтэд түгээх, танилцуулах, хуулийн хүрээнд оюуны бүтээлийг нь хамгаалах ажлуудыг шат дараатай хийж ирсэн юм а.